Төгөл Төөгийн Хүслэн Хасаа гэсэн дөрөв хөгжүүлэгч мөн Эрдэнэ гэх нэг дизайнертай. Бид өнгөрсөн 1 сарын хугацаанд нэг ог болж Ихүү Багуу хэмээх тоглоом бүтээсэн. Одоо бид та бүхэндээ тоглоомын дэлгэрэнгүй танилцуулах болно. За сайн байцгаана уу, намайг Оргил гэдэг. За манай тоглоом маань үндсэн хуудас ингэж харагддаг байгаа. Классик болон холбогдож тоглох төрөл гэсэн 3 сонголт мөн баруун дэд болонд бүртгүүлэх, дэвтрэх, хамгийн доор нь About-аас гэсэн сонголтууд байгаа. За манай төрөл гэдэг хэсэг дээр дарах юм бол танд 4 төрөл харагдана. Instagram, мөн YouTube, тэгээд тоглоом, мөн кино гэсэн. За эдрийг яаж тоглох юм бэ гэхээр жишээ нь энэ дээр Монгол дууны хэсэг гарч ирсэн байна. Тэнгүүд одоо энд YouTube үзэлтээр нь энэ дууны YouTube үзэлт Ихүү Багуу гэдгийг та бүхэн таагаад за тэгээд зөв таах юм бол цааш оноо нэмэгдэж тоологддог системээр явагддаг байна. За дээрээс нь киноны болохоор харьцуулж байгаа зүйл нь IMDb оноо үнэлгээгээр нь харьцуулдаг байгаа. Instagram-ийн харьцуулж байгаа зүйл нь дагагчдын тоогоор харьцуулж тоологддог байна. За та манайд Google-ээрээ бүртгүүлээд ямар давуу талуудтай вэ гэхээр холбогдож тоглох гэсэн товч идэвхтэй болж байгаа. За холбогдож тоглох гэдэг дээр дарахаар танд өрөө нээх мөн нэгдэх гэсэн 2 сонголт гарч ирж байгаа. За өрөө нээх дээр дарахлаар та өөрийн гэсэн өрөөгөө нээчин. За тэнд өрөө нээсний дараа танд ийм 6 оронтой код гарч ирж байгаа. Энэ кодыг та найзууд руугаа гэр бүл хамт олон руугаа явуулснаар нэгдэх гэсэн хэсэгт таны кодыг оруулснаар энэ өрөөнд ингээд орж ирнэ гэсэн. За өрөөнд орж ирчээд бас та классик эсвэл төрлүүдээ сонгоод найзуудтайгаа гэр бүлтэйгээ тоглох боломжтой. За холбогдож тоглож байхад дөрөв нь болохоор 20 зураг гарч ирнэ. Хамгийн өндөр оноо авсан нь ингээд жагсаж гарч ирдэг байгаа. За та ганцаараа тоглож байгаа үед таны оноо чинь хадгалагдаад хамгийн өндөр оноотой тоглогчдын самбар руу ингэж орох байгаа. Сайн байна уу, намайг Төгөлдөр гэдэг. Одоо 31 дугаар сургуулийн 1 дугаар ангид суралцдаг. Би Team 4-ийн developer байна. Манай тоглоомын давуу тал гэх юм бол бүх насны хүмүүсийн танигдах хэрэглийг нэмнэ. Хоёрт болохоор та найзуудтайгаа хөгжилтэй өнгөрөх боломжтой. Гуравт болохоор 1000 давсан дататай байгаа. Дата гэдэг нь мэдээлэл. Дөрөвт болохоор ямар багтаамж эзлэхгүй таны утас муу байна уу, сайн байна уу тэр ч огт хамаагүй байгаа. Тэгээд вебсайт учраас дата бага авна. Манай тоглоом team давуу талтай байгаа. Ашигласан технологиуд. Манай өнгө энэхүү тоглоомыг хийхдээ зохистой веб хэл болон программын хэлүүдийг ашигласан. Хоорондоо кодуудаа эмх зохистой солилцох хэсэг дээр GitHub программыг датагаа хадгалах, датагаа солигдох юм дээр Firebase програм хин юу хийхийг харах хэсгээр Trello гэх програмыг ашигласан. Trello нь багийнхаа ажлуудыг хянах самбар. HTML нь болохоор тухайн тоглоомын хуудас бүрийг хийхэд ашигласан. JavaScript-ийг тухайн тоглоомын хуудас бүрийн ард болж буй үйлдэлүүдийг гүйцэтгэхэд ашигласан. CSS-ийг тухайн тоглоомын хуудас бүрийг өнгөлөг дизайнтай болоход ашигласан. Сайн байна уу. Би Хүслэн энэ багийн программер. Тэгээд манай баг код бичгээд хэдэн асуудал тулгарсан. Хамгийн ихдээ JavaScript дээр Firebase дататай холбоотой их асуудал гарсан. Энүүсийг бид нэр багшаасаас хэрхэн шийдсэн багшаасаа асууад тэр Google-с хайж асуултад хариулагдсан. Сайн байна уу? Мөн Эрдэнэ гэдэг. Би Team 4-ийн дизайнер байгаа. Дизайн дээр тулгарсан асуудлуудаа бол элементүүдэ байрлалт нь хэцүү байсан. Тэгээд яаж асуудлаа шийдсэн бэ гэхээр хэрэглэгчтэй хамгийн амархан ашиглах дизайн бүтээж хийсэн.
цаашаа тэрхэн хөгжүүлэх вэ гэсэн байгаа. Би та бүхэнд өмнө хэлсэн баг 1000 давсан дататай гээд дата бүрийг цуглуулах нь биднэрт амар хүндрэлтэй байсан. Дата цуглуулахад одоо Майкл Жорданыг Джон Уиктэй харьцуулах гэх юм уу та. Майкл Жорданы зургийг олно одоо YouTube-ийн сугийн үнэн нэрийг олно, дагагчдыг олно. Тэгээд Firebase рүүгээ өөртөөхөө гараар шивж орох гэдэг их хэцүүсэн байгаа. 1000 давсан датаг 4 хүн нийлээд хийн гэдэг маш их цаг авсан. Тэгээд одоо бид нэр API гэх зүйлийг ашиглаж одоо 1000 давсан датагаа 100000 болгох төлөвлөлттэй байгаа. Баярлалаа.